14 хүндээ бодож 14 толгой хойхлууллаа. 14 хүндээ 14 жил ярих боллоо. Ингээд зочид ирсэн чинь ингээ харсан чинь 16 толгой. Арих дутаа, толгой дутаа. Тэгэхээр нэхлээл 7 толгойгоо гаргаад явсан чинь 7 жил арихтайгаа гаргаад явсан чинь зочид халаад явчлаа. Тэгэхээр 7 толгойгоо 7 жил арихтайгаа залгуулаад гсэн чинь зочид унаад явцсан гэж. Ер нь бидний самлын дугуйг залуу үедээ ер нь энэ манай зохиолчдын баян ер нь эхлээд самлын дугуйгаас л нийлээд эхэлсэн байх гэж боддог. Манай жил хавга энэ их хийн би бас дагаж хажууд нь талбарт явдаг л байлаа. Тэгээд одоо шүлэг хүртэл хийж илээ. Самбагаач нь дөхөг алхахтаа Дэмэн хатны дэнгэлтэй аажуу болохтаа 10 хатны анзаатай зориглож тгсэн ажил нь зонхуугийн үйл шиг зохиолчийн хэллэгэн жодоо судрын зургаал шиг дахига цохаараа 55 квадрат зайлсдаг танилцаад хөөрхөөр тал өдрийг гүшөөдөх юм дэрэг. Ингэж л самбаг их сайхан явуулна л. Тэгсэн лагва хэвэн сургууль төгсч ирчээ Сүхбаатарын цахилгаан станцад инженерээр ажиллаж байсан. Тэгсэн самбаг нэг одоо тамилтаар яваад очиж л тийм байна. Тэгээд зоч дуудлаас нь манер авчираад тайлаад тэгээд 11 цаг болсон үед нь асууж илтэй. Самбага одоо та гэртээ харих уу? Зоч дуулдаа анх уу? Манайд анх уу гэсэн чинь за одоо би амтэн хөнгөө тэр өөдөлт очиж явахдаа чи харин аль орныхоо бүршийг сонгуулахаа гэдэг л гэсэн. Их сайхан том бийтэй тийм хүн байсан. Их сургуулийн оюут оройн сэтгүүлчийн ангид байсан. Оройгоор. Тэмнийг үе. Тэгээд шалгалт өгч ийн л дээ. Шүүлэг өгөх болж. Самбагаднаас орж ирээд шалгалтын багш нарын өмнө ингээл янжуур гаргаад. За багш нарыг цацгаа хятад янжуур хий аниалган сайн гэдэг юм байл. Эхлээл бүх багш нараа дайлчиж ийн гэж. За тэгээд нам жишгийн хайр байл Эрдэнэтэн багш та нарын хүчээр их сургуулийн өлжитэй 3 хаалгыг би татсан юм аа. За миний цалин бага олон жиргэн ялхна байтан хөөхөдтэй Эрдэнэтэн багш нар энэ дээр нэг аргалж 3 тавихгүй болооч би ч талхнаас саллаа гэсэн үг шүү дээ гэж. Гэсэн самбага танд ямар юм ирсэн юм гэсэн. За надад Павлик Морозовын тухай ирсэн юм аа гэж. Гэхдээ тэгээ ярилтаа гэсэн чи. Павлик Морозов нэг зүгээр хүйгүй ирсэн золгийн дайшнууд адаа хийсэн юм гэдэг чинь. Гэхдээ тэгээ та цааш нь ярихгүй юу гэсэн. Нэгэн төгцсөн хүний тухайн их олон юм яриад байх уу та. Самбагын бас нэг юу байдаг шүү дээ. Арихуулаа гэж ажиллаа салгагдсан гэж байна. Тэгээд тэгж ярьж байсан гэж. Гүн чи ямар нь болохтой гонжорог амныхаа мөнгөөр уучхад ажиллаа салгагддаг. Ямар нь болохтой зэрэг албаны мөнгөөр уучхад зоог өрөв гэж өчүүлдэг ингэж тэр үед үнэн сонны ихэн дээр зоог өрөв гэдэг дандаа бичдэг байсан та. Тэгж ярьж байсан. Самбалын дага бидний одоо яахтай явуулдаг. Ер нь бидний чинь одоо их төрсгөө энэ зохиолч их төрсгөө тийм усууд амьд байхад нэг оршуулж байгаа л да. Гэсэн чинь хөөрхий нөт хайрцаг давагдахгүй болохоор нь 2 байгаад оршуулчихгүй. 2 хайрцаг хийчихгүй. Гэсэн шүн дунд хаалгах чинь хэмбэ гэсэн чинь самбаа гэж юм. Дараа нь жаахан байж байгаа дахиад хаалгачлаа хэмбэ гэсэн чинь лүн дүүхсэн гэж 2 сүүлс нь хүртэл 2 болчихсон. Тэгээд энэ бүхний ярьдаг энэ юм өөрийнх нь талаар юм гаргаад байгаа гэдгийг лагваг яриа гаргаад байгаа гэдгийг мэдээд нэг өдөр лагва чи өдөр чинь одоо их өшөнцөн байхгүй хаа бүхэ гэсэн гэж байна. Гуга 2 охинтой юм байна шүү дээ. Тэгээ 3 дахь нь банд гарсан юм байна л да. Тэгээд тэгсэн гэж одоо шогоог ингээд өхөрдөөд миний хүүгийн олон удаа намайг хорлоор оруулна да гэж өхөрдөж үсэн гэж яриа байт. Өрөөдөрж байгаа тэр хоёр нэг удаа за хоёлаа нэг жахан сууя гээд. Тэгээд дэлгүүрээс 3 жил арих аваад. Тэгээ явж байгаад монгонгой тэгж л дээ. За чи очиод гэртээ байж. Би нэг дуур дээр хяналт өгөөд очие гэсэн гэж. Тэгсэн өрөөдөрж байгаа яхаа нэрхийн хүлээгээд одоо ингээл ремацаад л үнгээс сууж ийж. Тэгсэн дуур дээр энэ гончир сумлаа намын тухай суйт гэдэг симфоны хяналт гарсан юм байна. Аудч хөрөөд ирлийг нь яав юу болов гайгүй юу гэж.
Ко гайгаа гэж хувцаалгоод гихтэл дөрөөр энэ нөхөр асууж ин шүү. Тэнд бүдүү нарийн хоёр дурва хэрэлдэж байгаа юм шиг дуурайд тэр ямар учиртай гэж. Тэгээ бүхэл бүтэн симфони оркестр дотроос бүдүү нарийн хоёр дурваг нь олж сонсоод тэгээ хэрэлдүүлж идэг гом айхтар хөгжмийн боловсруулаа гэж үхтлээ хөхөрч нулимсаа арчаад үгүй чи намайг инээж байна гэж бодож байна уу би уйлж байна гэсэн юм л. Тэгж ярьсан гэж бодож очно онгоцны жолооч нисгэж байсан юм шүү дээ. Хоёр гэдэг онгоцны тэгээд залуу байхад одоо онгоцны цонхоор харахад оотны сахал харддаг байлаа. Одоо тэр дангуун дараа цагаан арих хоёр ялгахаа байлаа гэдэг хараан муудчихаас илүү сүлд нэг тийм сөрхий юм ярьсан гэж бас нэг ярьдаг. Тэр онгоцны олон товчнууд байдаг юм биз дээ. Тэр олон товчийн дарахад нэг товчийг яавал яадаг гэсэн чинь нэг товчийг дарахад нансалмаа жоо хонгорыг давуулж байдаг юм л гэж явсан. Тэр үе чинь нансалмаа байгаагүй шүү дээ гэсэн наа бэрмээр гэсэн. Тэрхүү юм үзэнтэй.